Өө надаас юугэн сургалах гайд ирсэн өрөөс юм бол таа хөөе. Магарагта олон очиж бэлдээд ирлээ. За. Тэгээд аль хаанаас эхлэхээ санагддаг. Тэгээд гол сэдв нь бол нэг хан нэжлэлтэй холбоотой. Тэгэл олон учир шалтгаануудын тайллыг нь танаас асууя гэж бодоод. Манай одоо нэрсэн хүмүүс маань ихэнх нь бас ганц үе ханиа болоо хүмүүс аа. Өвгөө миний нөрөө болоо чөөхөн өрөөмнийхэн үйлэндэнэ. Очиг нэг нэмэх гэдээхэн өөр нэгэн даруулах гэдэрсэн юм. Өөрсдийнхөө нас нөгөө ханиаслаа цэцэх байгаа туулсан дараад байгаа болохоор. Өнөөдөр ирсэн бачрууд нь гэлтэхгүй. Ер нь бол одоо цагт зөндөө хүмүүсээс энэ асуудалтай байгаа болохоор. Тэр талаар хөрөлж юу гээд. Найд. Жаайрын хийтэхэн болбосоо. Мангадан тэрхэн үеэс илгээхэнгээ. Отог нэгэн үүсэж илгээхэнгээ бэш бойсэнгээхэн танжилгээ. Урод мангулдэхийн төлөөхөнтэй мөнөөдөнгөйхэн хүртэлгээхэнгээ хүмүүнийнхэн төрлөختөн чингээ. Азтай тэр жаргалынхан төлөөхөнтэй хэнгээ. Оршиж байгаа босуута. За одоо тэгээд өнгөлбөсөн олонтойхон учигтан байна уу. Ямар тэнгээхэн учгаас нэглээд яруулмаар байгаа юм да. Асуурунгаан асуудаа үрсэн. За яг одоо цагт нэг юм асуулт байна. Залуус нь эхлээд ажил төрөл өөрийнхөө байр сууриа олцоод тэгчээ дараа нь гэр бүлтэй болвол хамаагүй дээр усаа. Тэгэхгүй бол гэр орончгүй тэ өөр ингэсэн төрөөсийн байранд байдаг. Тэгээ бусдад төвөг олно, хөөхтэй олно гэхэрсэн их олон хариуцлага нурах гэдэг болохоор эхлээд өөрийнхөө байр сууриа олцоод тэгчээ дараа нь яг гээд тэгж явсаар л 25, 26, 30, 35 бараг 40 хүрэх гэдэг. Гадаадад бол энэ их түгээмэл асуудал болоод байна. Гадаадад бол бараг та нар 40 олоо сууж байна. Бид нар ч 50 60 олоо сууж байгаа штеп. Бараг тэгэх гэж юм уу, яах гэж юм. Тэгэхгүй нэг тиймэрхүү юм яригдаад байгаа болохоор яг яавал зөхстэй юм болоо. Эхлээд яаж иж байгаа хантай болоод хүүхдээ гаргачаад тэгчээ дараа нь байр сууриа олдсон юм уу? Эхлээд байр сууриа олцоод тэгчээ дараа нь хан ижлээ олвол зүгээр юм болоо. За өрөөсөн минь. Хойв хүмүүн бүхэнгээхэн эм заяатнанай болбосоо. Тэнд байгаа гэрээсэн үрийн их болж гээхэнгээ. Их дэлхийдээхэнгээ. Үүргэнгэлүүлэх гэдэг тийм үү. Эрэ хүмүүнүүдээхэн гал голомтон үндийлгэж илгээхэнгээ. Удам судран өрөх гэжээ. Хожимын нэгэхэнтэйхэн үйлэндээ. Өөр удам өрх хүүхдтэйгээ. Аз тэр жаргалтай. Хоймэр нэгэн дүүрэнтэй шагших гэж эр хүмүүн болон тийм үү. Инээ хөвөөний хэлж байгаагаар болбоосон те. Хамаг зүйлэн төрүүлж хийчгээд л бэлэн юмн дээр хатнан авцрах гээд байна. Тэр хатан хэмээгч ирээхэн хүмүүн чинь өөрөө юу ч хийхгүй бэлэн юмн дээр гүйж ирчгээд лгээ. Чэл хийх ёстой гэж сууж явах ёстой юм уу? Альва үйл гэдэг чинь голомтон үүсгээд эхлээд үрс яадаг юм. Хайрын сэтгэлтэй болж байна тийм үү? Инээхэн хайр сэтгэлээс чинь гээхэнгэн оч нэгэн авалцаж гээ. Маргаашийн 2 баган тулах нэгэн голомтын галыг бадрах нэг үүргэн эхэлж байна. Энэ бол заяаны асуудал. Хүмүүн бүхний заяа. Гэтэл тэр заяанаас хол суугаад магад нэгэн хөвөн дээр нэхэн заяаныхын ханийн 20 хавартайд нь гүгээд ирхэлсэн байхад тэр хөвөн за би орон гөрөн бүлтээд одоо та нарын дүр тэр чөй чантай болоод тэм үү. Эндэн зоостой болчихо чамайг авна чи хүлээж гээд явуулчих. Гэтэл инээхэн тэр 20 хавартай хөвөнд чинь ганцхан тэр заяатныхын ханийн нэг л удаан учрна бодтой.
Тэгэхээр хүлээж байх нь зүйтэй байна уу? Хамтран өсөж явах нь зүйтэй байна. Хамтран өсөж явах нь зүйтэй. Гэхдээ юм шүү. Ачаагийг давахгүй, ачаалал авахгүй. Ямар хүмүүн заяа байх юм. Харин нэр хүмүүн гэдэг чинь дээр ачааллаа даагаад. Тэрэхэн оч үсэрсэн хайрын тэрэхэн сэтгэлэн дэлбэлэн цэцэглүүлээд. Хатандаа ямар нэгийг байлдаж өгөөд бэлэн дээрийг навцраад тавьж байхын оронд хамтраа зүтгэсэн амьдрал чинь намттай босоо. Хамтраа зүтгэсэн авсан нэгэхэн тагш чинь үнтэй босоо. Тэр чинь амьдрал босоо. Өвгөн би тэгжил сэтгэн. Тэмчил байсаар ирсэн. Жаа боломтой юу. Тэгэхээр үрсмэн та нар аман жалгаагүй, орон жалгаагүй. Хамгийн чухалтай нэ. Баястан учрахтаа зүрх, сэтгэл, бодлоо тандаж. Өнөл яг миний сэтгэл байна. Энэ яг л миний хатан миний ноён байна гэдэг зүйлийг сэтгэлээрээ танин мэдэж урагшлах нь зүйл шүү дээ. Тэрнээс усаар хоёр хатангүйгээд ирж идэл чинь. Өнө нэгэн гоё юм байна шүү. Энэ гоогийн лавчих юм. Энэ жоохон тийм хөв байна гэдэг. Боломгүй шүү. Юуны тулд хүмүүн гэдэг чинь сэтгэлийн хүн юм. Тийм бай. Тэгэхээр үрсэд юуг захих гээд байна гэхээр сэтгэлээ сайтар тандаж өөрөө өөрийгөө таньж сурах нь хамгийн чухалтай. Тэрэхэн 20 хавартай хүн юу хүсэж байдгийг тэр сэтгэл нь. Тэр сэтгэлд нь тэрэхэн хатан өрн нийцэлтэй байгаа юм уу? Энийг тэрэхэн 20 настай хүмүүнийх нь гээхэн хүсэл зориг тэмүүлж байгаа тэмүүлэн тэрэхэн хатан болох тэрэхэн өрн бас мөнтэн адил байгаа юм. Тэрэхэн хослол чинь чухал байж нэгэн цул болно үү? Нэг нь өрөө хамтан дэвэдэл байдаг. Нөгөөх нь гээхэнгээ нуруугаан эвдүүлсэн мөрөн адил гээхэн зүтгээд байдгийг амьдрал гэх юм. Тэмүү юурс. Найт. Тэгвэл яг таны яг ярьсантай холбоотойгоор за нэгэнт ингээд хоёр хүн хандлаас суудсан байлаа. Өөр зоригтой байлаа. Энэ нөхцөлж яах вэ? Нэг нь нөгөөдгөндөө боолт хийгээд тэр нөгөөдхийн зорилгыг дэмжих үү? Хамгийн чухалтай нэ. Хүмүүн бүхэнд өөрийн хүсэл зориг байна тийм үү? Гэтэл та хоёр нэг бүл болох гээд байгаа. Хамгийн чухал нь тэр нэг бүл болох тэр зориг нь хоёуланд чинь байгаа юм. Нэг бүл болох зорилгыг чинь хөлөөд байна. Нэг бүл болчиход үрийн үжи авьяа болчиход хамтаараа тэр голомтан үндийлгэж үрэн хүмүүний дайтан үсгэх тэр зориг чинь байгаа мó гэдгийг л хэлээд байна. Тэрнээс бусаар өнөөхөн хатан үр мэдээч шүү дээ. Хоёр өөр очингойхэнд өссөн байна тийм үү? Хоёр өөр хүсэл бодолтой байна. Хувь хүмүүний хувьд. Тийм бат. Тэгэхээр нэгнийхэн тэр чухал нэгэнгээхэн голом дүүсгэх тэр хүсэл да хоёртон байваасаа. Буян буйсынхан хүсэл тухайн хүслийг дэмнэн урагшлан гэсэн. Найт. Тэгсэн надад энэ дээр нэг асуулт байна. Би болохоор гэр бүлтэй. Тэгээд нөхөртэй, хүүхэдтэй яахгүй юу? Тэнгүүд одоо нэг гэр бүл болсон хэрнээ одоо ингээд яг нэг зорилготой байж чадахгүй ингээд миний одоо би гээд одоо ингээд бид болж чадахгүй байгаа дэр ингээд гацаа үсээд байгаа шиг санагдаад идэг. Тэгээд бусад ингээд үеийнхаа найз нөхдөйг харахаар ч гэсэн яг энээсээ болоод ингээд салд сарнаад яг бидний үеийн залуучууд нь одоо ингээд салаад байгаа шиг санагд. Тэгвэл нэг гэр бүл болцсон хэрнээ одоо ингээд зориг хүсэл нэгтэй бүр ингээд яг цаашлаад ингээд сүнсний зорилгоо хүртэл яаж нэгтгэдэг юм болоо. Яаж биеиндээ уусаж ингэж явах хэрэгтэй юм болоо. За энэ чинь л өнөө цагийн үрс та нарын гол алдаа болоод байгаа юм шиг та. Хоёрын өрнөөхөн 20 хавартай учирлаа тийм үү? Тэгжээ учирчингуутаал гээхэнгээ бэйсэхаа гоотн гээхэнгээ та нарын ярьдгаар нөгөө ягаан шил зүгээд тэр цагтаараа
Үргэлж мөнгө тэр цаг нь үргэлжлэх мэтэр бодоод. Тэм бот. Тэгээд л ерөөсөө л бид хоёр бобондаа харантай чухамзай сайхан тэгээд л ингээд л бой нэгэ судлан бой нэгэ их мэдрэн гэж баймгүй. Их л холдох юм бол 3 сар их л олдох юм бол 1 жилийн дараа нэг гарт орчихдог. Эй чинь буруу болчиход байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр 20 хавартайд нь 2 өрхөөрхөн ушраад ингээ бой-бэстэгэ хингэ. Хайр нэгэнтэйгээ хингэ асаагаад явж юм байна. Гэтэл энэ хэн 2 үр чинь наандажгээ хингэ холдожгээ хин 2 жил бой-энтэйгээ үерхэх хэрэгтэй шүү дээ. Нэг голомтонд оромгүй гэл. Тэгэх юм бол хингэ тэр хэн нөгөө хэн жигтэй хэн хайрантай нөгөө цэцгийн үе чинь дүүрээд ирэхийн цагт өнөө ямар тан хаашин гарах. Ямар тан хаашин гарах. Тэр 2 хаврын хугацаанд чинь тухайн хүмүүсийн төрүүтэн ярьсан өөрийн хүсэл зориг гарч ирнэ үү. Тэр дор тэр хүсэл зориг энэ нэгэн ахвал нэгэн голомтонд орсон хойно дүүрэх нь үгүй юу гэдэг бодрол төрнө биш үү? Судалгаагүйгээр хингээ цэцгэн үеэрэн хөдөлцгөөд л нэг модсон чинь голомтонд ороод л мөнгөд л цэцэгдэл байлж байх юм шиг л амьдрал үргэлжлэхгүй мөтэй байхаараа 2 хавар болоод 3 хавар болоод ирэхээр буйсан ухахгүй болоод ирж байгаа. Энэ алдаан тэр. Тэгэхээр яасан баг. Ямар тааш гэхэн цэцгэн үеэн дүүрээд гэхэнгээ. Бүтэн цэцэглэх хүртэл үерхэх нь байна тийм үү? Судалгаа хийх нь байна тийм үү? Тэгэж вэж нэг голомтод хэн галан бадрах нь байна тийм үү? Найд. Жауран асууран байна. Одоо тэгээд нэгэнт гэр бүл болсон хүмүүс нь одоо тэг яах юм бол яаж бинийгаа ингэ харин өвгөн бо яалтав тэр чинь. тэр аргач харамд яаж биендээ гэж уусгаж яах юм бэ? Нэгэнтэй хингээ сайхан үрийн эцэгэх болцоогоод ингээ. Өргөө цагаан гэртээ хэн галголом том бадраснаас хойш хатан гомын чи осол гаргана. Ханы хаан уралдаг зүйлийг нь тандаж мэдээд. Түүндэн чи зөвлөн хандаад. Аль болох тэр ассан тэр сайхан галыг нь унтраахгүй байх нь хэний үрэг болох юм чиний тухайд хатны дүүрэг шүү. Чи хатан хэр осуутай байж ухаанаа хэр ажиллаж чадна. Тэр өрх гэр чинь батчилтай байна шүү дээ. Тэгэхээр үрмэн чи өөртөө ухаан зараад л тэр хататын өнгөн түүхийг албан уншаад л тэндээс нь ялтай дэрэмгээд л уучхан олон дөрмөн. Тэрнээс биш тэрхэн сайхан үрийг нэгэхэнгээ. Өцгөөхнгэхэн тарамгүй байна гэд холдуулах нь ямар уучиг юм тийм бат. Нэгэнтэн ихэлсэн зам зорьсон зориг учраас ухарч болохгүй өрсөн. Хэзээж болохгүй. Нэгэнтэл голомт бадраачихсан сайхан үрийн оцгох болцоочсон улсуудад маан гаргачихсан улсууд буйнээсэн холдоод л гэхэн өөрийн аашин давтна гэж ямар үл байдаг. Тэгэх байсан бол яах гэж гэхэн нэгээр дорсон. Тэмэт. Одоо хатан гомон чи төвчж осуу гаргаад. Ханяа сайхан халамжлаад. Эрэгтэй хүнийг нэгэхэнгээ хотоод орон дууддаг байдаг үт. Хаачин сайхан хоол хөөж годал гэхэнгээ. Жохон ундууцаад ирэхээр нь зөглөг гэхэнгээ. Хань моног айдалгаа. Ноо чогнэгийг нь алгаадалгаа. Өөрөхгөрээ голомтын үйлүүлгээхэнгээ. Ноёных нь нэрээр орж ирээд хатных нь нэрээр гардаг өчг байдаг юм үрсэн. Тийм бат. Тэгэхээр осуутай хатан хүн гэдэг бол тэрхэн өрхө аалиг нэ өнгөтэй ч юм байлгаж байна. Цэцэгтэй ч байлгаж байна. Өвтэй ч байлгаж байна. Харин дэлхийн тулд эхэн хатан гогоос осуу ихэхэн байж төвчээр нэгийг шаардсан тийм үү? Холбоотой нэг асуулт байна. За 2 хүн нийлээд гал голомт бадраах гэж үзлээ. Гэхдээ үр хүүхэд гарахгүй л яах вэ?
Тэгээ хичнээн хүчээгээд тэгээ энэ ч хоёр нөхцөл байгаа даа шүү дээ. Эрэгтэй хүнээс нь болж гэнэ үү, эмэгтэй хүнээс нь болж гэнэ үү гэдэг. Тэгээ энэ эмэгтэй хүнээс нь болж байгаа яг ямар учраас болоод эмэгтэй хүн үрт хийж чадахгүй нь, эрэгтэй хүнээс нь яг ямар учраас болоод үрт нөгөө яаж болох вэ, жимслүүлж болох вэ. Тэгээ тэрийг яаж шийдэх вэ? Жааг нэгэнтэй голомт үүсгсэн хоёр гэхэнгийн өрс байхад их л холдоод л хоёр хаврын дотор үртэй болох жаягтай. Түүнээс илүүдэд хитийдэд ирэх аваас арган дээр нь болохгүй зүйл байна уу? Алис богос ирэм хоёрын алтхан буйных нь гэхэн ямар нэгэн өчг байна уу? Тандуулах нь зүй. Тэгж гэхэн домчор нэг нь тандуулаад өнөө цагийн домчор чинь ярьж ин шүү. Тандуулаад уучиг нэг нь тайлагдахгүй аваас хатан гогийн удамд магад нэгэн бэрхшээл байгаа болоод хаалт байгаа болоод үргөө байдаг байж болно. Хэчнэн өрүүл саруул байж гинэ. Магад. Тэгэхээр яах вэ? Чадалтай нэгнээс нь гэхэн бөлөгтөн нэгэн дээр нь очиж яах нь. Удам судрыг нь гэхэн мэдэж. Тэрэхэн өлөж бараач хүн байдаг бол үзүүлж харуулжээ. Бөлөг талан хөөзөлдгөн чухалтай. Нүүдэнд нь харагдахгүй, гартан баригдахгүй бөлөг талын үйлүүд гэж байна. Юуны үчиг гэ бас. Цэцэг мод бүхэн үндэстэй. Та үрс өнөөдрөө 60 даа оршивч гэхэнгээ. Гэнтэлийн 60-д гарч ирчихээгүй. Удам байгаа үтэ. Тэгэхээр бүр нарийн болоо. Хоёр хавар бүр тогтомгүй болоо. Шат дараалалтай домчоор яваа тийм үү? Өнөө цагийнхаа. Түүнийхээ дараа тэрхэнтэй бөлөг талынх нь асуудал юу хэнтэй болохгүй байна гэдгийг шинжүүлэх нь учигтай шүү өрс минь. Ямар ч хатгаан байж болно тийм үү? Хатандаж байж болно, ноёндаж байж болно. Оочхны өрөөсөө тийм юм байна. Та дөрөв нэг эхлээд нэг юм дурдсан. Заяаны хан гэдэг дурдсан. Тэгэхээр би гайхаад Заяаны хан гэхээр одоо ганц хүний хэлдэм болоо эсвэл зүгээр зам дээр таарсан хүн хэлдэм. Заяаны хан зам дээр байдаг гэдэг үстэй. Тэгээд тэр ганц хүний алдчихж магадгүй гэдгийгсэн. Тэгэхээр тэнцэж яг зүгээр бодоод үзэхээр олон сонголт байна шүү дээ. Тэгэхээр яагаад заавалгүй ганц юм бол? Чөө тэнд байгаа гэрээсээ хэн Утмын хаан улбаагаар ганцаараа ирсэн биш үү? Чи олон хатнаар яах гээ? Гах зүгээр сонголт их байна гэж байна. Тэгээ тэр олон дотор чи чиний ганц л байх шүү. Тэр ичилгэлж байна. Тэрийг л хийж байгаа. Тэгснээс ямар нэгэн тийм нэг сонсны заяатай тэ одоо юу гэдэм байгаа. Яг тийм хүнтэй. Гүй чамд тохирох ёстой. Чиний тэр сэтгэлийн утсыг хөндөх чамайг байж ядтал халуу дүүгүүлэх тэр л хүн чинь чиний гац биш юм уу? Тэр хит байл яах вэ? Тэгвэл хүмүүс биш үү хөөе. Тэр зүгээр нэг шүүрлэл ингээд бутасны нэг чинь байж болно шүү дээ. Тэрийг одоо тэр сүнснийхээ нөө тэ төрөөч хүн бай төрөө хандаг бас. сэтгэлээ танд гэдэг. Тэр л яа 3 хатан байна тийм үү? Чиний таньдаг сонгох гэж байгаа. Ханян болох гэж байгаа тийм үү? Тэгэхээр тэр 3 хатнаа чигээхэн жаа тэгвэл үйлэндээ ямар та юм бол. Өөрөөх гэрахуйл дахан ямар юм. Цаан чанар нь ямар юм гэдэл чи мөдөө судалж байгаа үтэ. Тийм үү? Тохиромтой юу гэд. Тэгээд тэр судлаад явж идэл чинь нэгэн л ерөөсөл чиний нүдэнд нь харагдаад. Унтаж байсан ч гээ харагдаад. Хоолой сонсогдоод. Бүр байж ядаад л за тэрнтэй л нэг уулзах юмсан. Гэдэл байгаа юм чинь чиний сэтгэлийн галаасны эхлэл шүү дээ. Тэрнээс биш энэ хорвогийн бүхэл басхад говд. Шалгаад л нэгэн ир хичнээж басхан тойрол суугаад л за энэ царай сайхан юм авчихъя.
За энэ нь үйлэндээ сайхан юм авчих юм. Энэ нь сайхан хүнсэлдэг юм авчих юм гэж яавал болох байлгүй хөөе. Гэтэ одоо нам содрол дээр уншихад бол 13 дугаар зууны үед бол нэг тийм нөхцөл байсан юм биш үү? За нэг эрэгтэй хүн хэд хэдэн их нартай байсан гэж ярьдаг. Гүй тэгэлгүй яхаа гэж шүү дээ. Жишээ нь байна өрмөн. Аян дайнд явлаа ирчүүд тийм үү дээ. Ирчүүд аян дайнд олон сар жилээр яваад өгчлөө. Тийм үү? Гэтэл гэхэнгээ ахын дүү хоёр байлаа гэж бодъё. Тийм үү? Гэтэл ахын тэр аян дайнд яваад ах нь бас гэр бүлтэй байж, бүртэй байж, дүүмэд нь бас үртэй гэр бүлтэй байждаг. Ах нь яваад тэр дайнд гэхэнгээ амжаллаа. Тэгэхээр чин тэгээ тэр дүүмэд нь ирээд яах юм? Тэр ахынхаа ихнэр хүүхдийг нь хөсөр хаях юм. Тэр дүүмэдээс нөр тэрийг нээхэн хажуу хавиргандаа авчээ. Хатнаа болгоод ихэнгээ ахынхаа өр хүүхд өөрийнхөө удмыг үндэлэхгүй яах юм. Тийм тохио бас байна. Бас мөнтэй. Улс төрийн горлолт гэж байна. Тэгэхээр тэр чинь юу юм өрс минь? Өнөө энэ танаа амьдарч байгаа энийхэн замбад чинь эхэнгээ нэг гэний чинь хуулийн нэг л хатан ав гэж байна. Гэтэл тэрхэн үед чинь дайн тулааны үе байлаа. Их Монголон бохоогох яхатай үе л байлаа. Тэгэхээр эн чинь ни хэмэндэн ни гэмэнд тэрхэн оршиж байгаа зүй хууль дүрм чинь өөр байгаад байна шүү дээ өрмөн. Тэм байгаа үү? Тэгэхээр чи яах гэсэн юм? Танаа энэхэн замбач чинь гэдэг хаврын өмнөдөө хоёр ихнэр авдаг хууль батлан гэж танаа энэхэд нэг амч бахан гүгээ шүү дээ. Тэгэхэмэл чинь хүлэн толгой хөл болоод зууралцсан юм болох юм биш үү? Тэгэхээр чи сэтгэлийнхаа ганцыг л олох гэж чармай хөөе. Тэр одоо сэтгэлийн гал ингээд яг ассан мэдрэмж авсан тэр хүнтэй ингээд нийллээ гэж бодъё. Тэгэнгүүт одоо ч ялангуяа салалт айгүй ихтэй байдаг. Нийгэм даяараа тийм салалт айгүй ихтэй. Тэгэнгүүт за магадгүй яг энэ л одоо миний хайр, энэ л одоо миний насны хань гэж бодсон хүн нь өөрийг нь магадгүй гомдоогоод ч гэдэм хуураад яваад өгчдөг. Тэгэнгүүт тэр хүний үед нөгөө хүнд нь магадгүй гомдолтой байдаг ч юм уу ингээд шархлаад ингээд үлдэнгүүт цаашдаа яг өөрт нэг тийм ирээдүй яг нөгөө ирээдүй гэж хардаг байсан хүн яваад өгчхөөр ирээдүйгүй мэт тийм одоо төсөөлөл өөрт нь буудаг гэх юм уу да. Тэгэнгүүт тийм өөр хүнтэйч нийлэхгүй тэгэл барыг насаараа ингээд ганцаараа яваад цайтглын шархантай. Тий. Тэгээ дуустдаг тийм тохиолдол бас сөнгөл харагддаг л да. Ийм нөхцөлд одоо яг хэрэгхүүл яг яавал дээр байд юм болоо. Чин моёны төрөний яриад байсан нөгөө хоёр хаврын судалгаа шүү дээ. Энэ бол яалчгүй нөгөө бүх юм болоод өнгөрцөн, хаягдсан нөхцөл. Тий. Тэгэхээр энэхэн хөвөн шархалчлаа гэж бодъё тийм үү? Гэтэл энэхэн замбад хүмүүн болж төрсөн урчиг дороос үүргэн удман үргэх ёстой ирэх хүмүүс тийм үү? Тэгэхээр тэрнгээхэн энэхэн замбад гэхэн ганцхан хүмүүн байгаа мэтээхэн шархлаад ахын оронд өөрөө өөрийгөө харин тэрхэн шархан дээрээ өндөм байж босож ирээд. Тийм үү? Тэр ямар нэгэн шалтгаанаас явсан байгаа тийм үү? Гэтэл чамд алдаа байсан болохоор тэр хүмүүс явсан байна тийм үү? Тэр алдаагаа дахин давтахгүйгээр алдаан дээрэн суралцаада илүү тэр хуслагдах нь эр хүний чанар шүү. Харин тэрний орн гуниглаад насан туршдаа ганцаараа явшээ хэн хохирох юм? Тэр яг гуниглж байгаа нэр болоод ийм хохирно босоо. Найд. Тэгэхээр алдсан алдаан дээрэн үндийгэд босоод ирэх нь хамаг чухалтай өрс минь. Тэгэхгүй бол яаж ихний хорвоод нэ удман үлдээж ноён шиг ноён ир шигээр байх юм болж байна. Ганцхан эмийн хойноос шантраа суугаад байх юм бол энэ чинь юу вэ? Та нарын энэ замбынаас чинь богинохан шүү дээ. Нэг л мэдгэд л 20 болж байгаа ч гэдэг. Нэг мэдгэд л 30 болж байгаа ч гэдэг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг зүйл үрсэн минь хүлээхгүй. Тэгэхээр цаг хугацаа бүрийг нэ зөв зүйтэн ашиглаж илгээ алдсан мөч байдгийн бол тэрийг ангийнхэнгээ ахын тэн алдахгүй төлөөхөнтэй өөрийгөө зоригжуулж ухаанаа нэгэн тэлж ёс зүйлийг ёсоор нь хүмүүн заяатан
Ямар таяс зүйтэй юм. Тэрхэн зүгээр нь үлээд өөрийнх нь чухалтай. Гэж өвгөн бойхол энэ. Тэгээд бас нэг одоо нийгэм даяараа байгаа нэг асуудал байна. Тэр нь та түрүүн хэлсэндээ өөрийгөө танин мэдэх гээд удаахан болохоор 2 жилийн хугацаанд тэр цэцэг дэлгэрэх хөвтлөх хугацаанд нөгөө талаа таньж мэдж судлах нь аюул чухал юм аа гэдэг. Тэгэнгүүт одоо нөгөө нэг одоо хууль дүрм магадгүй энэ цаг үеийн соёлтой холбогддог ч юм уу нөгөө нэг эрх тэгш гэдэг одоо нэрийн дор ерөөсөө одоо эрийн хүүсээрээ ялгаатай боловч бусдаар л ижлэх юм агсны хандлага аягүй ихтэй байдаг. Тэгэнгүүт эмэгтэй талаасаа эр заяагаа өргөж хүндлэх гэдэг зүйл нь ер нь аягүй алдуурсан. Нөгөө талаасаа эмэгтэй гэдэг талаас одоо ингээд ийм одоо төсөөллийн гажууд гэх юм уу эсвэл ийм ойлголтын зөрүүнээсээ болоод энэ нь бас хаашаа гэр бүл болоход ч тэр бие бинийгээ хүндэтгээд харилцсан дутуугаа нөхөд дундуураа дүүргээд явахт нь аягүй саад болдсон болов гэж бодсон. Тэгээ асуулт нь юу вэ гэхээр яг эр хүний онцлог яг юу юм, эмэг хүний яг онцлог нь яг юу юм, яг юун дээр нь одоо мэдээж хэрэг бүх зүйлд ижил тэгш байна гэж байхгүй. Аль нэг нөхцөл байдал дээр нэг нь давуу одоо байдлыг үзүүлээд урд нь гараад ч юм уу явах нь илүү зөвтэй юм болов уу гэж бодсон. Тэгвэл яг ямар үедээ эр нь илүү оройлоод ямар одоо нөхцөл байдал дээр эм нь илүү оройлдог юм болоо. Зага яраны чинь эхнээс нь гэхэнгээ сэрүүлгийг гэж. Хамагтай төрөн дөрмийн чихэндээ нэгэнтэй адил эмэнч дээр эрэнч дээр нэгэн тэгш ирэхэд байх гэд хоорондоо зүтгэлцээд бой биенийхээ үгийг санардахгүй байна гэсэн тийм. Энэ бол босоо нийгмийн алдаа. Та нарын нийгэмд байгаа учраас тэр дотор босолж л таараа. Тийм үү? Говчгнэ. Хувьхан өөрөх гэрийн хүмүүжил болоод үүнсэн суур соёл модлог нь ямар байна? Түүнээсээ маш их шалтгаалдаг. Хөчнээ нийгмийн хуулин байлаач гэсэнтэй гал голомт үүсгэж гээхэн удман үлдээн гэдэг чинь гээхэнгээ. Хууль үсттэй. Тэгэхээр тэрхэн гээхэн хуулийг нэ өөрийн тархины боловсрал харвагаа сурсан сурлаг соёл үндэстний соёл ямар тав байсныг өөртөө шингэх чадамжит би өөрөө ямар байна гэдгийг өөрийгөө таймхан хамгач чухалтай. За хоёрынтайхан зүйд нэ. Өөрийгөө лаваад. Нөгөө эр нь одоо эр заяагаа юм. Тийм. За тэгэхэд эртнийх нь эхэнгээ Монголын соёлхон дээ. Бодных нь мөрдөж ирсэн хуйлд орхонтой. Эм хатан хүмүүний баримтлах ёстой 9 зүй бий. Эр ноён хүмүүний баримтлах ёстой 9 зүй бий. Энэ 9 зүйг нээхэн баримталжээ. Ноён шиг хатан шиг байсан зүй юм. Тэгэхээр та нар судлаж олонтойг нь ярьж хөөрчээ. Олонтой өндөр гаргалуудаас үг нэгэн сонссон үрс байна. Тэр 9 зүйг нээхэнгээ олж судлаарай. Хатан хүний жаягт эм хүмүүний гэргээ хүмүүний 9 жаяггүй. Өөрх гэрийн эзний 9 жаяггүй. Тэрийг заавал олж мөдөрөө үрсэн юм мэдв. Тэр бол чиний сүүлийн асуултанд хариулах миний үг байна. Найт. Тэгээд одоо яг түрүүний ярьсан зүйл дээр үнэхээр жишээлх юм бол нэг жишээ гэх юм бол нэг эмэгтэйчүүдийн дунд ер нь бол чамтай чамгүй амьдрнаа гэсэн тийм хандлага аюу ихтэй байдаг. Одоо эрийгээ үл хүндэж байгаа хандлага гэх юм уу тэр нь. Тэгэл ерөөсөө яг эртэйгээ л ижлэхэн байх гаалц тэгээд. Энэ чинь хөлөөд байна. Нийгмийн чинь алдаа. Юуны алдаа гэж? Ерөөсөө хүнд өгч сураагүй. Авч л сурсан. Мөн тэр өрх гэр тэр хатан үрийг тэгжэл хүмүүжүүлж гисэн. Маний л хатангоо сайхан байна. Одоо тэр дөрвөлжин хар дээр одоо яадгийн нүцгэн шалдан гүйдэг юм уу яадгийн яаж зоосолдгийг чи гоё л байх ёстой гэд хүмүүжүүлсэн. Түрүүний миний ярьсан үндсэн суульчин тэр. Тэгээд нэ өөрөө өрх гэрд очихаараа хүний хүндлэж мэддэггүй өөрөө л хүндлүүлэх гэдэг. Өөрөө л авах гэдэг. Тэгэхээр яаж тэр чинь
Хажуудах нь хүссэж нэгэн цултал болох юм. Тэгэхээр яасан байх нь үүнээс дүгнэлт хийхэд. Ноён инженер хатнанч тэр хань жилэн сонгохдоо үндсэн суур хүмүүжлэн ямар тавэ гэдгийг маш их анхаарах чухалтай. Охоорсон. Жимс модноос аваад ундаггүй гэдэг шиг. Гүйдэг. Ястал тэсч шүү дээ. Тэр чинь л маргааш чинь үйл ямар байхыг тодлоод байна. Жауртан юу. Тэгээ одоо тийм байлаа гэд одоо хань ижлэн ингээл хүндлээл те. Тэгээд тахын бол бас тасрна гэж байдаг юм шүү дээ. Байгаа л уу. За жишээ нь бол гэхэнгээ эрен тийм байхад хатна нь хүндлээ дэвэл засрах уу гэж байна тийм үү? Хайраар чи юм уу тасаж залруулж болдог хэлтэгтэй шүү дээ. Тийм болтохоор Чухам тэр хайрыг хитийдэн бялууруулах юм бол зовлон болно. Тэр хайрыг халыг хитийдэн өндийлгэх юм бол харахгүй. Тийм учраас яах юм? Харн байдаг, цагаан нь байдаг, энийхэн хорвоохон дээ. Ухааныг зарж гээхэн сүлэлдүүлэн байж дийлвэсэ. Өчиг гарнус. Тунгийн тааруулаад. Найддаг. Тэрнээс биш гээхэн төгс хүмүүн гэж хахантай байх юм. Тийм бат. Хоёр өөр гээхэн орчин дөсч гисэн. Хоёр өөр гээхэн гэрийн хүмүүжил авсан хоёр өөр хайр сэтгэлтэй уучраад л тэр бүхэн хормондол гэхэнгээ цэцэг дэлгэрч байгаа болохоос биш маргааш нь тэнд чинь ямар тань учиг үүсээд энэмнэ ямар тай байх юм гэдэг зүйлийг таниахгүйгээсэн болоод судалахгүйгээсэн болоод алдаад байхгүй юу. Найд. Тэрнээс биш өрөс минь ээ. Хамгийн чухалтай нь гэхэнгээ нэг л хайрлсан аваасаа хайран гэхэнгээ олон болгож бадамлуулж явахын чухалтай. Тэрийг бадамлуулахын тулд хоёр хүмүүнээс төвчээр мөн үү? Ухаан хайр хүндэтгэл итгэл энэ бүхэн чинь хоёулангаас нь шаардсан шүү дээ. Тийм үү? Гэтэл нэг нь мөнгөд өгөөд л байдаг, нэг нь аваад байдаг. Бэрдүүдэр чинь ямар. Тийм бат. Эд яах вэ үрсэн. Эд мөнөд нь байна. Мангатар нь байхаагүй. Гэтэл хүмүүнийг таних, хүмүүнийг хайрлаж чадна гэдэг чинь урлаг шүү дээ үрсэн. Тийм бат. Тэгээд бас нэг тийм одоо орчин цагийн хүүхд залуучуудын ч юм уу ер нь бол хүмүүс нь бас нэг тиймэрхүү буруу ойлголт байдаг юм санагддаг. Зарим нэг хэсэг бүлэг хүмүүс нь ерөөсө одоо чиний заяаны хан гэдэг бол ерөөсө чи нэг хичээлцэл гараад шаардлагагүйгээр хоорондоо үг хэлээгүй ойлголцчихдаг. Бүх юм чинь чамайг дэмжиж ингээ сайхан явдаг. Ямар нэгэн тийм юм суурж мэдэж тэгэж зовоод шаардлагагүйгээр ингээл жаргаа явчихдаг гэдэг. Одоо ойлголт байна. Минийхаар болохоор ерөөсө хайрлан гэдэг нь өөрөө суралцдаг зүйл юм а гэдэг. Одоо өнцгөөс нь хараад байдаг юм л да. Тэгэхээр яг аль нь илүү зөвхтэй юм бол үнэхээр яг тийм харилцаа байдаг юм болов уу эсвэл яг нэг түрүүний цэцэг бадамлж байгаа үеийгаа л тэгж төсөөлөд тэгж зургалцсан байдаг юм болов уу? Хүмүүн заяатан гэдэг насан туршдаа суралцаж явдаг үрсэн минь. Насан туршдаа алдаа гаргавал тэр алдаан дээр эсэн суралцаж урагшиж явдаг заяа шүү. Тэгэхээр зэрэг заяаны ханин таарлал гэдэлгэхэнгээ тэр ноён ч юм уу хатан юу ч хийхгүй л тэр нэгээд нөгөө тэргэж ирээд байх. Хоёулаа цогч ирэн шүү. Тэрнээс биш чиний дөрөвний хэлдэг заяаны ханин таархаарлыг сайхан болно гэдэг чинь үлгэр шүү төрсөн. Тийм бай. Ер нь өрөөс та нар хаттууд эбэхээс өдрөн шүү. За юу хот тэндээс. Чи хэдэн насны мөчлөг дээрээ явж байна? Найд. Тэгэхээр зэрэг одоо 30 наснаас 35 насны мөчлөг чинь эхлэх гээд байна. Тэр үед юу болдог гэдгийг дээр тодорхой бичсэн байгаа даа. Тийм ээ. Уншооч. Уншсан. За. Энэ бараг жилийн өмнө уншсан.
Тэрхэн авэ хэчнэхэнгээ. Олон зууны өмнө тэхэнгээ. 1000 дэхэн. Хантайгаан 30 жил ханилсан эмэгтэйг эбэхэ ивэхч гэсэн утга шүү дээ гэсэн. Тэр 1000-т 1 өрхөд 1 эбэхэ байна. Тэр эбэхэ юу хийдэг юм? За энэхэн өөр залуу өрмөн хантай болох хэрэгтэй боллоо. Манай отогт хантай болох 4 насанд төрсөн эр байна. За энэх өрсийг нэ ханин ижилтэй болох. Мөнтэй ханин ижилтэй болгочхоо доо. Мөдөж хэрэг залуу хүмүүст нэгэхэн үл ойлголцох мөн үү? Амьдралаа цааш нь ахуйлаа яаж явахаа мэдэхгүй ахматаасан асуух юм байна тийм үү? Тэр бүхнийг зохицуулж тэр бүхнийг нэ отог дотор хариуцдаг байсан. Тийм эвэгч эбэхэ хамгаад байж л дээ. Тийм тухай л суудар байна. Тэгээд хүмүүний насны мөчлөгнүүд байна тийм үү? Тэдэстэдэн насны тимтэй байна гэх. Олон зуунаар шалгалсан. Манай Монголын хань жил гал голомт үүр хүүхдийг тэтгсэн. Ухаажуулсан. Сайхан сүдэртэн байна шүү. Тэгэхээр тэрийг хотод ч унших бус. Үрс бүхэн та нар хантай болно, ижилтэй болно, үртэй болно. Нас чинь өнөөдөр 25 хавар байлаач маргааш 35 хавар болно, тийм үү? Тийм учраас тэрхэн бөхөөс өдрийг сайтар уншиж. Ядаж гэхэнгээ за тэгвэл хань ижилтэйгээ хэн нэмнэ ханилаад 4 жил болсон байж. Тийм үү? Тэгэхээр зэрэгийн 4 жилийн хугацаа дах тэр үйл тэр эбэхэ судар тэр байгаа үйлэнтэй таарч байна уу? Ой одоо тэгвэл 35 хавар тэр чинь бит хоёр чинь ингэх гээд байгаа юм байна шүү дээ. За тэгвэл би нэг ингэнэ гэдэг чинь тэнд бочэстэй байгаа шүү. Наа. Тэгэхээр үрсэн байна. Хамгийн чухалтай нэ. Яг та нарт өнөөдөр ямар тай судар нь илүүтэй хэрэгтэй байна тийм үү? Тэн дотроос 300 худасан байлаа гэх тэн дотроос яг энийг нэ надад хэрэгтэй гэдэг маань шүү. За энийг нэг хоригжуулээд үзээдгий. За одоо би яг ингэж байгаа шүү. За ингэхээр ямар байх нү гэдгийг нэ өөрт хэрэгтэй зүйлийг үрс минь тэр суудар дотроос олж авч сураа. Тэрнээс биш инээхэн масхныг хэлж яашгэ 1 жилийн өмнө уншсан тийм ганцхан удаа уншсан одоо тархинд нь юу ч байхгүй. Хэрэгжилт байхгүй. Хүнд хэрэг болохгүй юм бол тэр судар байгаад яах юм бэ? Тэр олон гарвлууд олон тайхан 10 хэдэн гаргаар нь суугаад хичнээн олон улаагчдын суугаад тэр судрыг чинь онгодуудаар эрүүлж гаргаж ирж байгаа шүү. Тэрийг яах гэж гаргаад байгаа. Хожим минь өрсөн гэхэнгээ хүн илж амд орчлон учраас өсөн войж хантай бол маргаашта ачтай зэгтэй бол тэрхэн бүх зүйлийг чинь өрс олон та нарын төлөө энэ олон онгодууд чинь хийгээд байгаа юм шүү дээ. Тийм учраас өрс минь та нар тэрийг өөрийн болгож хэрэгтэй зүйлээ олж авч мөнтэй тэр олж авсан зүйлд чинь харин асуурын гарах юм бол бидэн байгаа цагтаар ирээд асууж болно гэсэн. Түрүүний нөгөө нэг заяаны хань гэсэн сэдв дээр бас нэг асуудал байгаа маа. Жаар. Орчин цагийн үрс нь болохоор юм хүмүүсийн бидний ингээд сүнс хорвоо дэлхийн ертөнцид хүн болж мэдлэгтэй ингээд нэг бүхэл сүнс ээж агаад 2 хэсэг хуваагдаад тэгээд ийм орон зай цаг хугацаа хувьд ингээд өөр газар өөр орчинд ч төрж болдог. Гэхдээ нэгээ олж нэлэх нь одоо ингээд тэр нөгөө монголоор орчуулвал ихэрдүл гэж нэрлэдэг байгаа байхгүй юу сүнсний. Тэгээд тэрийг олж нэгтгэн тэр заяаныхаа хантайгаа уулзрах явдал юм аа. Тэгээд хэрвээ тэр хоёрын нь ингээд уулзрах
туулалт нь хүнд хэцүү, сорилтуудтай зөндөө олон зүйл байдаг. Тэгээ гэхдээ өөр газар өөр цаг хугацаанд байсан ч яг адилхан зүйлийг мэдрээд нэг нь ингээд өвдөөд гуниглаад хэцүү байх юм бол адилхан тэрийг мэдрээд тэнгуүтээ нэг нь тэрийгээ эдгээгээд амгаагаад чадчих юм бол нөгөөх нь бас тэр өвдөлтөө амгаах нь хурдан болдог гэдэг ч юм уу. Тэнгуүтээ тэр хоёр нэгээ таниад уулзраад хамт байж юм бол зомбийнх нь үйл нь илүү хурдтай амьдрал нь тэгш сайхан болж явдгаа гэж тэгж үзээд байгаа байхгүй юу. Тэнгүүдээ одоо харь оронд бүр тэр талаар заадаг их сургууль хүртэл гараад ирсэн. Тэгээд одоо өсвөр наснд явж байгаа хүүхдүүд тэр сэдвийг аягүй сонирхож судлаад байгаа. Тэгэхээр одоо тэр яг тийм байна уу? Үнэхээр яг тэр нэгсэн суваагдаж төрөө нэг олох хэвээр зоригтой тийм байгаад байна уу? Эсвэл нэг өөр зөв тав подкаст дээр бас Заяаны хань гэж цорын ганц хүн байдаггүй байх боломжтой олон ингээд сонголтууд бас байж болно. Тэндээс ингээ химээрээ нэгдэж бинийг олж учрах гэж бас үзээд байгаа. Тэгэхээр айл ойлголтын барьж авч явах хэрэгтэй юм бол жаа яг л чи ярьчихлаа. Тэр эхэнгээхэн ханы подкастн дээр чи яг л яриад байгаа. Дөрөвний бидний ярьсыг л яриад байгаа. Энийхэн хөвөн жишээ нь хэлээд байна. Хэд байна гэдэг байна, тийм үү? Тэгэхээр одоо тэр химийн ойлголтын дээр чинь энэ хөвөн ёстой л тэр өөрийнхөө гисэн химийг модерч олж дийлэх аваас л олон дундаас өөрийнхөө олно шүү дээ. Тэрнээс биш хэн нэгний сүнс нь хуваагдаж гад л хаа байсан одоо юу гэдгийг тэр хар зүсний нутагтаа чичгод л нэгээ хүлээгээ сууж яах гэж ямар юм байх вэ? нэг нь хүн нэг нь хоолой тийм. Харин чи өөрийнхөө асуултад өөр хариулчихлаа хөө. Столтина. Хэрвээ одоо та дөрөв нөгөө нэг тэр химийн таниад олон тэр сонголтоос энэ л мөн байна гэд одоо ингээд зүрх сэтгэл нь буцлаад сонголтоо хийж гэсэн шүү дээ. Тэгсэн чинь тухайн үед тэр нөгөө сонгогдох гээд байсан эмэгтэйчүүдийн нэг нь тийм хар шившлэг ч юм уу ямар нэг ингээд дом хийгээд тэр ирийг өөртөө татцсан байвал яах вэ? Өнөө цагийн та нарын гээхэн арчландагийн альдав шалдав гээхэн дом ирийг өөртөө татах эмийг өөртөө татах зүйлүүдэн хийгдэж байдаг. Гэхдээ тэр бол бас маш аюултай. Тэр эхэн зүйлийг хийгээд үнэхээр нэгэн хат нэгэн гоо эрд дурлаа да. Тэр эхэн гээхэн харын зүйлийг нээхэн үлдээсэн байх юм баваасаа. Тэр татлах хийлгсэн тэрээр удаанаас алдаггүй. Маш аюултай зүйл. Тэгэхээр энэс үндэслээд юу вэ гэхээр үрс минь. Чин гэдэг зүйлийг л олж авч чадах. Та нарын оюун ухааны чадамж зүрхний чинь гээхэн дэлгэн. Хэмээ гүйлгэх тэр эхэн орон зай чинь л хамааралтай дах. Тэр дом шөвшлөг маш аюултай үрс минь. Та нарын тэр дөрвөлжин хар дээр чинь нэлдэв шалдам тэгээ тийм юм уншаад их юм бол иймтэй тэмтэй гэдэлдэвтэн юм бол байх. Ердөө болохгүй шүүрс минь. Зан үйлийн юмнуудыг дэлгэрээд өсвөр нас чадахгүй байж тэрээгүр оролдох аваасаа. Өөрсөндөө хохиролтой. Гэдгийг үргэлжлээд өгч явцгаа үрс минь. Аюултай. Тусгайхан өгдөлтэй, тусгайн чадамжтай. Хүмүүнүүд л тэр үйлийг чинь эхлүүлсэн бол дүүргэж чадна. Гэтэл жирийнгээхэн өрсүүдээхэнгээ ингэж хэм бол ингэж юм байна, болох юм байна гэж үйл дахаваас. Ажуудахта болоод өөртөө болоод цаашилбал удамдан хар хорыг авчирдаг аюул шүү үрс минь. Үүнийг сайтар санаж аваарай. Тэр чинь холбоотой манай Монголын ардын дом байдаг шүү дээ. Дом гэхүү одоо юу хөө тэр даллага гэдэг гэдэг. За тэр бол босоо манай соёл шүү дээ. Эрэхгүй нөхрийг яах юм? Хоньны гуяар даллаа тэр нэг гэдэг үү. Ханийн заяа дуутахад хоньны гуяар даллалдгийг мөрсөн минь. Энэ бол манай зүйл. Энэ үнтэй болдог зүйлөө эсвэл элдэ янз янз дуудаад тэр. Миний өхөн бихи үрээс асуудаа та нар хитэн хавар болгосон юм бол болгоогүй юм болов. Тэр бол яалтачгүй тэр дом шүүрээс минь. Хоньны гуяар даллаад л ханяан олондоо гэдэг чинь ортой ч үхүүхэй.
Тийм үү зарим өргөн. Тийм ээ. Яг хоо энэ дээр нэг хальт бодоод үзсэн. За нэг тийм бэлэг талын үйл хийлээ гэж бодоход яг тэр тухайн орчин цаг нөхцөлд нь ч юм уу хажуугаар нь илүү янзын тэрэн явж илаа гэхэд тэр тэрэн аж дундуур нь хотох магадлал байгаа юу? Тухайн үйл хийж байгаа. Жишээ нь хөвөө чам танийн даллага дуудах гэд нэг бөө сууж байна. За. Аюу бахи сууж байна гэж бод. Гэтэл тэр хийж байгаа хэн тэрэхэн улаагч болоод тэр үйлийг дүүргэж байгаа онгод чинь ямар ч зүүн завсар оруулахгүйгээр хамгаалтан хийгээд үйлэндээ чадамжит байж ич чиний үйлийг дүүргэж. За тэгвэл хүн өөрөө дур мэдэрч бие даагаад энийг хийсэн тохиолдол яах вэ? Тийм болохгүй. Төрөн бахилсан. Чадамжит зүйлээ өвөгдөлтэй зүйлээ үйлддэг. Жишээ нь үрс минь та нар. Ихээ сайхан чийчаан хийж чаддаг үр тэрэндээ хингээ мэрэгсэн үр бай гэж бат. Тэгвэл тэр үр шиг хэн нэгэн гүйж очиад яг тийм их чадах юм. Тэр чинь мэрэгшил байхгүй юу өрс. Тэгэхээр засал хийж байгаа тухайн бөө тэр ханийн даллага гэдэг зүйлийг чинь дуудаж чаддаг мэрэгшилтэй байх нь. Тэнгэрээс өгсөн онгодуудынх нь мэрэгшил байх нь. Ухв. Өөрөө хичнээн 10 хонийн гоёар далласан ч тэр тарныг мэдэхгүй биз. Хамгаалалтан гэж дүүрэхгүй биз. Өөрөө даллаа сууж идэл ястай нөгөө тэрний гүйж ирээд гуйн дотор нь орчоод бол яах юм болж. Найд. Тэгэхээр л бэхлээд альва дом шившлэг өөрөө чадахгүй аваас хөөзөж хийж болохгүй. Аюултай гэж хэлээд байна. Найд. Очих тийм шүү өрсөн. Тэгвэл нэг ханийн заяа төөрнө гэж байдаг юм лөө? Магадлал өндөртэй л юм. Тэр мөчөн олж хөмө нэгтэж чадаагүй аваас төөрөлдөөд бой-бойсаа хаагаад тохоо бай шүүрмэн. Тэгэхээр тэрийг нэг буцаж залруулахын тулд өөрөө химээ сайн тэгшгээд тэгээд дуудах үйлээ хийн гэсэн үг үү? Жаа хэрвээ хүсэлтэй бол тэгээд хоньныхоо гуяар даллаад хүүе чи биний хажуугаар өчиг тэр шүн өнгөрчихлээ. Одоо чамайг би эргүүлээд дуудъя гэдэл дуудах байх тахыг. Ингээд алчрын асуулт нь болохоор одоогоор бол Монголын ханийн заяа одоо уг та бүхний харж байгаа нь ямар байгаа юм болоо. Алчруудынхыг нь харж байгаагаар хэцүү талтай л байгаа. Энэ дээр цэцдэг талын бэлэг талын үйл байна уу гэж асуух гэсэн юм аа. Үнэн дэвлэхэн төрүүнээс оошин ирсэнтэй. Тэгш ирэх гэдэг зүйлээс чинь болоо. Ханяан хайрлах, хажуудхан харамлах, хүндлэх тэрхэн үйлүүд чинь бас л доголдоод байна өрмөн. Төдийгээс үдий хүртэлгээ хингээ олонтой гаруулууд нэгэ. Энэ хингээ нэг голомд чиххэн гал нь бадраадаа хингээ аюул нэгэн осолгүй. Нэгэнгээ ханяан олохгүй байгаа өрнөгийн ханяан олоод тэгшхэн байгаасаа гэж илгээ. Буусан цагаасаас хойш л тийм л үйл хийж байна. Өвгөд бидэн. Ямар таач туслаасан ихлээд явж л байна. Айтай сайхан болно гэж итгэж байна. Асуудал болохоор одоо бид нар чинь өнөө цагт ирэх хүртлээр түүхийн явцад зөндөө олон юм зүйлсийг туулж ирсэн. Тэрнээс гадны соёлын нөлөөнд их автаад одоо тарих угаалт гэдэг зүйлийн хитрхи хүчтэй нөлөөнөөс болоод одоогийн нийгмийн байдал үүссэн байгаа гэж би хараад байдаг байхгүй юу. Ерөнхийдөө бид нар мэдгүй ч гэсэн өмнө нь социализмын үед ч юм уу яг энэ нийгмийн шилжилтийн үед аав ээж нар гэр бүлээ авч явах хэвээр өөрсдөө хизээж авч явах хэвээр тэгээ нэг юм яг тулах цэг байхгүй тэмтчиж явсаар байгаад нэг юм хоорондоо ойлголцох, үзэл бодлоо илэрхийлэх, яг нөгөө чин сэтгэлийн харилцан яриа гэдэг ч юм уу тэр зүйлс нь байхгүй болоод тэгээ нөгөө нэг биелэнхтэй одоо бидний нийгэмд аав нар эрэгтэй хүмүүс төрүүлээд нас орчдөг, скол ингээд салаад явчихсан байдаг учраас нөгөө гэр бүлд
эцгийн үүрэг аав хүн гэж ямар байдаг, эрэгтэй хүн гэж ямар байдаг, ээж хүн, эмэгтэй хүн гэж ямар байдаг гэдэг ойлголт тэр нөгөө үлгэр дуурайлал нь байхгүй болоод тэнгууд юм аав ээж хоёулангийн орлоод байгаад байгаа тэр ээж хүнийг харж өссөн хүүхдүүд чинь амьдрал гэдэг чинь хэцүү байд юм байна. Ирээдүйд ингээ гэр бүл болно гэдэг чинь хэцүү байд юм байна. Би тэгвэл одоо ийм хүсээд ингээл эрхлээд байж юмар байна гэдэг ч юм ингээ бэлэн юм хүсээд нэг юм зовлон дээр тулгуурлаж гарч ирсэн тийм нэгэн үзэг. Оюун санааны өгөгдөл. За жишээ нь өрмөн чи. Гадаадын соёлыг ихэмтэй ихэнгийн өрсөд өөрийнхөө сон илүүтэй шүтэх болсон гэдэг зүйл бол яалтчгүй үнэнтэй. За жишээ нь чи хичнээн олон гарвал дээр очиод охингээ инээхэн зүйлэн тавиад үгнийг санагдав. Тоон хитвэн. Анх удаа Тийм үү. За тэгвэл өрмөн. Онгод гарвалууд дээр очихдоо хөөцөөчгөөх бугулгаан ингээд гаргаад бугулгаан гаргаад цэгц маш их хэрэгтэй байдаг. Үүнээс хойш өрмөн санаж яваар. Он чин чөний хөлээд байгаа бас л нэг гар гүл дээр ангалдав юм ширээждэг. Тэр ч бас л нэг гадаадын суртал үздэг. Хөөцөө Монгол хүмүүс гар дээр хөзөн дээр хаан байдаг юм. Тэрхэн эцэгхээсээ ясан алдхан буянгэхэн сээчүүл явсан юм. Он чин ли нүр дээр өөр дээр нь тэрхэн соёлын нөлөө чинь л биелхэн харагдаад сууж байна хөөе. Тийм байгаа үү? өөрөө харин яг туулгаал мэдрээл одоо л ухаал ойлгоол юм. Тийм. Гоё санагдал. Тийм ээ. Өвгөн бай чамайг буруутгасангүй өрмөн. Зүгээр л иймтэй байна шүү гэд ярьж байна. Тэгэхээр аливаа нэгэн онгод ихэнгээ дүүгэж үйлэн хөөхөд хар цагаан тав байдаг сүлэлдэдэг хорвоотон адилаа. Магадтай үрээс та нарыг ямар нэгэн гэх муутан за энэ үрээс сайн зүйлээ хөөх гэж шүүгээд үрс юм дагаад ирсэн бахагхэн үгүйсэх. Тийм бай. Тэмэн уучиг дараас аливаа нэгэн гэхэн гарвалтай уулзахтаа. Өнөөхэн хоёр яс чинь юу вэ? Эгэм тийм үү? Тэзэж гаргаж болохгүй. Үсэн болоод гэхэнгээ шууган үргэлж далд хийж сууж явах ёстой. Энэ бол хамгаалалт юм шүү үрсэн. Олон өргөөнд очиж олонтой гарвалуудын үгийг сонсох хүрээс та нар үнийг мөдөд авахд илүүдэхгүй. Үргэлж өөрийгөө сайхан гээ. Ингээд л харахадгүй ямар сайхан хөвөн бэ Монгол дэглэн хүмүүс ч ихсэн гэхэнгээ. Савлаг ансуулж игсэн. Аргагүй л хүндлээд иржидэг гэж ямар ч хүн харахаар энэ хөвөн байн жишээ ярьж байна. Тэм. Тэгэхээр яах вэ? Хүн яадаг. Ховцаар нь утаад. Ухаанаар нь үдэн, тийм үү? Тэгэхээр миний өрс олонтойхон сайхан гарвалуудын өргөөнд очиж сургаал айлтгалын сонсох учиг дороос өмсөх зүхэн базааж уучиг нэгнэхэн таних яваарай өрс минь. Энэ бас өөрийгөө хүмүүнд таниулах, өөрийгөө хүмүүнд мэдүүлэх нэгэн жаяг шүү. Аливаан зүйлд жаяган байна, тийм үү? Үүнийг сайтар ухаж модож яваарай өрс минь. Найдаг. Тэц. Дөрөв та хатан хүмүүний 9 жаяг, баян хүмүүний 9 жаягийг та судраас уншаарай гэсэн. Тэгэд яг энэ дуугараараа сонсож байгаа өрсөд нь та захиж чиглүүл яг ямар зүйлийг голчлоод одоо барьж авах юм бол илүү зөвхөн илүү сонсвол одоо мэдүүл зохих юм болоо. Тэрийг тэнэс. Хамгийн нэгэн зүйл нэгэ. Хүмүүн заяатан учраас ирэм нь хамаа байхгүй. Өөртөө итгэлтэй. Өөрийнхөө хийж буй үйлд зоригдолтой бага нь хамаагүй, их нь хамаагүй хүрдэг байх ёстой. Өөрийгөө хайрладаг байх ёстой. Өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Тэгж байж тэр хүмүүн үүжилд суралцсан хүмүүн бусдыг хүндэлж хайрлаж чаддаг. Энэ л жаягийг өөртөө суулгах хэрэгтэй. Аливаа нэгэн үйлийг дүүргэ эхлүүлсэн бол дүүргэж сурах хэрэгтэй. Энэ л жаягийг бохилнтэй. Тэгээд л үүнтэй байж дийлэх аваас
Хүмүүн өөрийгөө хүндэлдэг чамайг, хүмүүний хүндэлдэг чамайг үйлий чинь дүүргэлчээд хамжилцаад харилцсан үйлээ дүүргэлцээд явна үттэй. Бигээс бид болон тийм үү гэсэн. Бидээс олон болон тийм үү гэсэн. Тэгэхээр бигээс эхлэх тэрээхэн бигээ сайдэр таньж, сайдэр мэдэрч, хөгжих, ухаажих, оюун болгээ төгөлдөржүүлэх үйлэн эрхэм мэлхэн чухалтай үрсэн. За нэг асуулт байна. Рүүнээ охин өөрийнх нь асуусан дээр ярьсан. Эцэг их нь ингээд салсан үед нь хүүхдүүд нь ингээд жоохон хүмүүжлийн за нэг талаа доголдол гэж хэлэх үү те. Тийм асуудал гарч ирнэ. Тэгээ өнөө цагт одоо жишээлбэл өнгөрсөн 10 жилд ч юм уу олон гэр бүл салсан. Олон хүүхдүүд хагас өмчин өсөж байна. Одооноос 10 жилийн дараа гэхэд тэр хүүхдүүд гэр бүл болоод ирнэ. Одоо бидний өр хүүхдтэй гэр бүл болоод ирэхэд тэр хүүхдүүд бидний өр хүүхдүүд бас жоохон тодорхой хэмжээнд ингээд асуудал үүсэх магадaltaй шууд шулуухан хэлгээд. Тэгэхээр бид нар бол яг энийг бол ухтан мэдсэн байна. Яаж тэрэнд одоо тосон бэлдвэ? Яаж тэр хүүхдүүд тус тэм хөрөх вэ? Тэгээ яалчгүй бид нар өсөн өсөөгүй тэр чинь хамтаар хариуцах болохоор өнөөдрөөс нэг бэлдэх ёстой юм болов гэж бодож байна. Ямар утга санааг хүүхдүүд одоо олон түмэнд түгэх вэ? За хүмүүний заяат амьдралээ хингээ. Ороо бусгаа зовлонтой жаргалтай байна тийм үү? Ерөнхийдөө нийгмийн алдаанаас болоод олонтой өрсөд зах тэр зээл гэдгээс чинь эхлээд олонтой авьяа ижүүд зоос нэг олно гэд хүний нутгийг зориод. Тэгэхээр энэ дээр яасан байх нь вэ? Сэтгэл холдохоор бие нь холдчихсон. Тийм учраас эмээ өвөөгийн хүүхдүүд ах эгчийн хүүхдүүд гээд сүүлийн 30 хаварт мөн чих гарч ирлээ. Тийм бай төрс минь. За тэгээ тэр үрс чинь яах вэ? За эмээтэн өвөөтэн дээрээ байсан гэхэнгээ айдуу зөөлөн болоод л гэхэн эмээ өвөөгийнхаа үгнээс гарамгүйхэнтэй дүлгөөн зөөлөн үрс өсөдөрлээ. Өсөдөрлээ тийм. Гэтэл тэгэл чадаагүй үрс нь хідэнтэй байна. Нэг мөн хэсүүд ороод тийм үү? Өдөх холомсох хувцасгүй болоод л хөөх юм уу ганц ижийн үлдэж гисэн 3 бол 3 4 бол 4 үрсээ чирээд л ямар тааж хоногийн хоолтой өмсөх хувцастай дулаан хүнжилтэй байх гэж зүтгэсэн тиймэн үрс байна. Тэр үрс нь ямар байна гэхээр ямар нэгэн сэтгэлийн шаналлтай үргэлж дутуугийн зовлонтой үсэн үстэй. Тэгэхээр тэр дутуугийн зовлонтой нэгэнтэй үрдэн таарлаа гэхдээ аль юм болох нээхэнгээ зөөлөн сэтгэлийн шарахтай үрийг хизээж хатуугаар барьж болохгүй. Хизээж хатуугаар хүмүүжилдэггүй. Сэтгэлийн шарахт мөн байна гэдгийг олж мэдэх аваас айдуу зөөлнөр тэрээхэн сэтгэлийн шарахыг илаар нэгэн болгоч тийм үү? Чиний үдсэн тэрээхэн мөнөө хүртэл үдсэн тэрээхэн амьдарал чинь амьдралаас чинь өөр бас чамайг хайрлах тийм үү? Чамд итгэх. Чамайг тэр сэтгэлээ чинь шархнаас ангижруулах өөрөн хүмүүнүүд, өөрөн чиний хүсэж зүтгэх ах уйл амьдрал байдаг юм а гэдгийг ойлгох нь хамгийн чухалтай шүү дээ. Буян өвдөд байгаа хүн тэр л өвчнөдөө шаналаад байна үсттэй. Тэгэхээр тэр өвчнийг харагдаж байгаа зүйлийг бидэн илаарчуулаад тавьчих нь тийм үү? Домчинж илаарчулчих нь тийм үү? Гэтэл хүний сэтгэл дотор байгаа шарахыг танина гэдэг бол өөрөө маш сэтгэлийн чадамжит байх нь чухалтай үрсэн. Тэр л чухал зүйл. Тэрээхэн буглаагийн гаргаж зовсон тэр зовлонгоос чинь өөр бас жаргал чамд итгэдэг итгэл нь чамайг хайрладаг хүмүүнүүд нь байна. Би байна гэдэг зүйлийг л
Ойлгуулж, ухаажуулж, хайрлж, итгэж, хүндэлж байж шарахын нэлээр болгон шүү дээ. Өөр ямар арга байхаач. Тийм үү? Энд дээр бас нэг асуулт байна. Ялцгүй нөгөө зарим хүмүүс нь шүү дээ энэ донтолттой ч юм уу те ямар нэгэн донтсон. Тэгэл элдв янзын асуудал үүснэ, гэр бүлээс гадуур яана, тэгэл буцаал хурж яриад уучлахгүйгээл уйлан майлан болж байгаа. Дахиад нөгөө асуудал тавина. Тэгэл хэдэн жил те 5 10 жил энэ үйл ингээл давцаар байдаг. Тэг засархааргүй юм шиг. Тэг засархааргүй хүнийг засаж олд юм уу эсвэл хаяаж явсан дээр юм уу? Үлдсэн амьдрал чи хайран биз дээ. Тэр хүнтэй тэгээд өөхөөхлөө тэгээд зовлтой нь шүү дээ. Тэгэлгүй яах. За өрсөн мөн та нар өшөөгөр. Сархаг тааны бэхи өндөргийнхэн хатны эзэн дээдсийн бэрийн мөнх хүүгэн хааны суудал суухтанд бичсэн тэр эрхэн бочврийг олж уншсан. Най. Тэрэн дээр отогт нүүрлсэн булхаг яах ёстой гэж үтсэн байдаг. Хамтын хариуцлагаар хариуцаад хамтын хариуцлагад нөхөгдөхгүй үрийг яана гэж бичсэн байдгүй. Тэгээд энэ чинь л хариулж шүү дээ. Энэ хөвөний хэлдгээр бангийн заваад л 3 өдөр айтай байгаа л 3 өдөр заваад л ингээд л давтана. Тэрээ завж байгаа хань нь хүн биш юм уу? Тэр хүнд жаргах хэрэг байхгүй юм уу? Тийм байт. Тэр занж байгаа хөвүүд нь хүн биш юм уу? Тайван амгалан сэтгэлийн амгалантай байх хэрэггүй юм. Тэгэхээр яах вэ? Эхлээд тухайн хууль жайгаараа жаяглана мөн үү? Хөчнэн жаяглаад булхаа дахин үүсэх аваас отгоос яах юм? Хөвөн чи зөвхөн ийм л хариулт байна. Тэр хүнтэй булхаатай мөнхөд насан туршдаа зовж яах нь чухалтай юу? Сэтгэл санаандаа шарах үүсгэх нь чухал уу? Алис бөгөөс тухайн үрийг зохист газар нь тийм үү? Одоо танай энд чинь тийм хүмүүнүүдийг зохист газар нь илгээдэг олон газар байдаг шүү дээ. Явуулж болохайг отгоос гогод арих нь үйлийг тэр тухайн үрсийг амгалан тавин байлгах маргаашийнх нь үйлэн чамдуулах тэр эхэн л үйлийг гэхээс өөр яах. Отог дотор 10 хүмүүн байлаа гэхэд нэгэн болохаа байна. 10 хүмүүн нэгэхэн 9 нэгэхэнгээ урагшлах гэдэл махруу зүтгэж байтал тэр эхнийг болохын үргэлж илгээхэн араас нь чангаагаад л байвал тэр 9 яаж урагшлах юм? Тэгэхээр ямар нэгэн аргыг олох нь сөвгчилж тэр эхэн 9 хүмүүний зорж байгаа зорилгыг биелүүлэх нь чухалтай босоо. Тэр болохааг үсгээд байгаа хүн чинь мэдээж их хэрэг. Оюун нь болоод сэтгэл нь бусармаг болсон байна тийм үү? Тэгвэл оюун болоод сэтгэлийн засан тэрхээ залруулдаг газар нь хаана байдаг юм? Тэр эхэнд нь дамжлуулдаг юм уу? Эс бөгөөс өөр арга ямар байдаг? Тэрийг нь сөвгчилж бусад юсыг нь амгалан байлгах нь чухалтай шүү дээ. Ганцхан тэрл хүмүүн тэрээхэн булхаагараад тэрээхэн өрх гэр байлаа гэхэд тэрийг бүснүүлж явах нь бусд нь юу юм? Хүн биш юм. Тийм бай.